Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хэлж байгаагаар Владимир Путинтэй Будапешт хотноо уулзна гэсэн байгаа. За энэ уулзалтанд Украиний ерөнхийлөгч оролцох сонирхолтой байгаагаа мэдгдсэн байна. За тэрээр даваа гарагчид сэтгүүлчид ярьцлага өгөхдөө Зеленский хэрэг урилга ирэх юм бол оролцно гэдгийг мэдгдсэн. За Унгарын ерөнхий сайд Виктор Орбан бол Москватай найрсаг харилцаатай, за мөн харин Киевтэй бол дайсгансан хандлагатай байгаа учраас Украиний ерөнхийлөгчд Будапештэд болох уулзтаас бол ихээхэн болгоомжилж байгаа юм байна. За хэрв намайг Будапештэд урих юм бол хэрвээ гуруулаа уулзах урилга, за эсвэл шаттл дипломаси буюу шаттл дипломат ажиллагаа явагдахын аль нэгэн хэлбэрээр надтай уулзах ийм хүсэлт ирэх юм бол би зөвшөөрөх болно гэдгийг Зеленский хэлсэн байна. За Унгарын нислэлт болох энэхүү дээд хэмжээний уулзалт одоогийн байдлаар тодорхойгүй байгаа. Гэхдээ ойрын 7 хоногт болох төлөвтэй гэж ажиглагчид мэдэгдэж байгаа. За 2022 оны 2 дугаар сард Оросын холбооны улс Украин руу бүрэн хэмжээний давталгаа хийсэн. За тэр цагаас хойш бол үргэлжилж байгаа дайн байлдааны үйл ажиллагааг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн зуучлалын дипломат ажиллагаагаар зогсоохыг оролдож байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол өөрийн одоо энэхүү асуудалтай холбоотой наривчлсан төлөвлөгөөг бол хараахан олон нийтэд илэрхийлээгүй. За түүний байр суурь бол сүүлийн саруудад гуйвсан байдалтай байж байгаа. За тэрээр эхлээд инх тайвны төлөө хүчин чармаалт гацсан явдал бол ихээхэн бухимдаж байсан. За сүүлийн саруудад тэр дундаа 8 дугаар сард Аляскт бол Путинтэй уулзсан. За түүнээс хойш бол ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байгаа явдалд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. За мөн Америкийн нэгдсэн улс Украинд Асын тусгалын томоохон пуужин илгээж магадгүй гэдэг саналыг дэвшүүлсэн. За энэ бол цаашдаа асуудлыг бас хурцдаж магадгүй гэж мөн энэхүү саналаасаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч буцах хандлагатай байгаа. За Европын холбоо болон НАТОгийн тусламжтайгаар Украин алдсан нутгаа бүгднгийн буцааж авах боломжтой гэж бас мэдэгдэж байсан. За 9-р сарын сүүлээр бол энэхүү мэдэгдлийг гаргаж байгаа. Гэсэн хэдий ч өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан. За түүний дараа бол түүний байр суурь дахин өөрчлөгдсөн. За одоогоор бол түүний тавьж байгаа санал нь бол байлдааны шугамын дагуу байлдааны үйл ажиллагаа зогсоох ийм шийдвэрийг олон нийтэд дэвшүүлж байгаа. За баасан гарагт бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украиний ерөнхийлөгч Зеленскийтэй цагаан ордонд уулзсан. За энэ уулзалт бол нэлээд ширүүн ярилцсан гэж мэдэгдэж байгаа. За Зеленскийд бол фронтын шугамаар байлдааны үйл ажиллагааг зогсоох саналыг тавьсан. За энэ саналыг бол Зеленский ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг мэдгдсэн. За гэхдээ Америкийн нэгдсэн улсаас бас хүсэлт гаргасан. За түүний хувьд бол Москвад улам их удаас шахалт үзүүлэхийг Америкийн нэгдсэн улсаас хүсэж байгаа юм. За Будапештийн дээд хэмжээний уулзалтын өмнө Зеленский зохион байгуулагчийн талаар бас санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. За Европын холбооны гишүүд дотроос Оросын холбооны улстай хамгийн ойр байдаг удирдагч нь Виктор Орбан байгаа. За түүний хувьд бол барууны дэмжлэгийг авах гэсэн Киевийн хүчин чармаалтыг байнга одоо тасалдуулж ирсэн. За тус холбооноос Украинд үзүүлэх тусламжийг хэд хэдэн удаа зогсоохыг оролцсон. За Зеленский Орбаныг украинчуудын төлөө эрэг зүйл хийж чадна. За эсвэл тэнцвэртэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт эргэлзэж байгаа гэдгээ мэдгдсэн. За Кремлийн хэвлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагчид сэтгүүлчид хэлэхдээ Дональд Трамп Орбантай ойр дотн харилцаатай. За мөн Путин ч гэсэн Орбантай бүтээлч харилцаатай учраас Будапештийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газраар энэхүү одоо газрыг сонгосон гэж мэдэгдэж байгаа. За харин олон улсын ирээгүй шүүх Путинийг дайны гэмт хэрэг үйлцсэн хэрэгээр баривчлах тушаал гаргаад байгаа. За энэ асуудал бол бас их анхаарал татаж байна. За Унгар улс энэ оны ихэр дайны гэмт хэрэгт бас буруутгагдж байгаа өөр нэгэн дэлхийн удирдагч болох Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг хүлээн авч олон улсын ирээгүй шүүхээс гарах үйл ажиллагааг эхлүүлсэн. За Будапештийн хувьд Оросын холбооны улсын ерөнхийлөгчийг тус одоо хотод зочлсон тохиолдолд баривчлахгүй гэдгээр бас мэдэгдээд байгаа. Оросын холбооны улс болон бусад гүрнүүд зөвлөлт холбоот улсын үеэс өвлөн авсан цөмийн засгээс татгалцсны хариуд Украин болон хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан бусад улсад аюулгүй байдлын баталгаа өгсөн 1994 оны Будапештийн санамжт бичгийг иш татан Зеленский мэдэгдэхдээ өөр нэгэн Будапештийн сценаар хүрэнж болцшгүй анхааруулсан байна. За учир нь бол энэхүү Будапештийн санамж бичгээр их гүрнүүд Украины аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байсан. Гэвч бол энэхүү одоо Будапештийн меморандум буюу санамж бичгийг зөрчиж Оросын холбооны улс Украины эсрэг бүрэн хэмжээний давталгаа хийж байгаа. За дахин одоо Будапештэд иймэрхүү хэмжээний дээд хэмжээний уулз зохион байгуулж байгаа явдалд бол Украины ерөнхийлөгч таагүй хандж байгаагаа мэдэгдэж байгаа. За мөн Путин Европын холбооны аль нэгэн улсад айлчлал хийж байгаад бол сэтгэл дундуур байгаагаа Европын гадаад бодлого
байгууллага эрхэлсэн дэд комиссар Кажа Каллас илэрхийлсэн байна. За Кажа Калласын хувьд Европын гадаад хэргийн сайд нарын уулзалтанд хүрэлцэн ирэхдээ олон улсын эрүүгийн шүүхийн баримтгах чагсаалтанд орсон хүн Европын аль нэгэн оронд ажиллахыг харахад тиймч таатай биш байна гэж мэдгдсэн. За Литвийн гадаад хэргийн сайд Кисткос Буудрес хэлэхдээ Европ дахь Путиний очих ёстой цорын ганц газар бол шүүх, за тэр дундаа Гагийн шүүх. За аль нэгэн улсын нийслэлд очих ёсгүй маа гэж мэдгдсэн байна. За Кажа Каллас цаашид нэмж хэлэхдээ Европын холбооны Оросын холбооны улсын эсрэг авах ээлжид хориг арга хэмжээгээ аав за 19 дахь удаагийн хориг арга хэмжээг энэ 7 хоногт батлах төлөвтэй байгаагаа мэдгдсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчид мэдгдсээр дээд хэмжээний уулзалтын ажил бэлтгэл ажил дөнгөж өрнөж байгаа юм байна. За тэрээр цааш нь хэлэхдээ Оросын холбооны улс Америкийн нэгдсэн улстай энхий хэлцээр байгуулахад нухацтай хандаж ажиллаж байгаа. Украиний үйл явцыг улам хөндрүүлж байгаа, зөрчил үүсгэж байгаад харамсаж байгаагаа мөн мэдгдсэн байна. За ямар ч тач бол ойрын өдрүүдэд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзаж магадгүй байна. За түүний бас энхүү яриа хэлцээ хийж инх тайвны асуудлаар дэвшил хийх басанд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлого за тэр дундаа Оросын холбооны улсын гүн рүү давталгаа хийх боломжтой томоохон пуужинг Украинд өгч магадгүй гэсэн энэ асуудалтай холбогдуулан Оросын холбооны улсын байр суурь зөөлрсөн байж болзошгүй гэж үзэж харж болохоор байна. За мөн Европын холбооны орнуудаас үргэлжлэн Оросын холбооны улсад үзүүлэх дарамт чахалтай нэмэгдүүлж байгаа. За 19 дахь удаагийн хориг арга хэмжээг авахар төлөвлөж байгаа явдал нь бол Оросын холбооны улсыг цаашид өөрийн байр суурьаа бас өөрчлөх шаардлагатай байдалд бол хүргэж байгаа. За талуудын хувьд тохиролцоонд хүрэх маш олон боломжгүй зөрөлдөөнтэй асуудлууд бий. За тухайлах юм бол Оросын холбооны улсын зүгээс өөрийн хяналтанд аваад байгаа Украины газар нутгийн 5-1-ийг хяналтандаа хэвээр үлдээх сонирхолтой байгаа. За харин Украины зүгээс аюулгүй байдлын баталгааг нэн тэргуунд авахыг хүсэж байгаа. За учир нь бол түрүүнд дурдсан Будапештийн Минром думаар Украинд аюулгүй байдлын баталгаа өгсөн. За гэвч бол энэхүү баталгааг зөрчиж их гүрнүүд бол халдах үйлдсэн байгаа. За тийм учраас цаашдаа Америкийн нэгдсэн улс бол хөдөлшгүй ийм баталгааг Украинд өгөх. За мөн үүндээ бол Оросын холбооны улсыг зөвшөөрөх шаардлагатай. За ингэж үеж инх тайвны яриа хэлцээ бодит байдлаар хэрэгжих боломжтой гэж ажиглагчид харж байгаамаа.